Өнөөдөр хуралдаанаар аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн сангийн 16 дугаар зүйлийн 1 дэх зааснаар ялдах төгөл үлдэж хэлбэршүүлсэн журам шийдвэрлэхээр ирүүлсэн. Их настай холбогдох хэрэг хэлнэ. Нарийн бичиг эзлэхийг оролцогчид сууж болно. За хуралд оролцуулах хүмүүс ирсэн байна. За шүүгдэгчид шүүгчийн туслахаас шүүх хуралдааны дэг танилцуулж эрхүүр тайлбарлаж өгсөн үү? Ойлгосон байгаа юу? За тухайн хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж байгааг гэж ойлгож байгаа тийм ээ. За та шүүгээ хэлцүүлэх шүүх хуралдаанд шүүгч Баярбаатар хуралдааны даргалан нарийн бичгийн дараа нэгчин улсын яллагчаар цэгмэд прокурор томилтоор оролцож байна. Эдгээр хүмүүсээс хууль заасан үндслээр татгалзах юм байна уу? За бусад оролцогчдод татгалзах байна уу? Татгалзах байхгүй. Шүүх хурал эхлэхээс өмнө талуудад гаргаж ирэх санал хүсэлд нотлохоромт байна уу прокурор? Байхгүй. Шүүгдэгчд байна уу? Байхгүй. За тухайн хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн. Танаас хэдэн зүйлийг тодруулж асуунаа. За та үйлчлэн гэмтэрэг гэм бурууга сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үү? Зөвшөөрсөн. Таныг хэн нэгэн шахалт дарамтлсан, айлгаж сүрдүүлсэн, хуурч мөхөсөн тийм зүйл байна уу? Байхгүй. За өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төвчрүүлсэн охирлоо хүлээн зөвшөөрч яана гэж ойлгож болох уу? За зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байна уу? Таны эрүүгийн хуулийн сангийн 16 дугаар зүйлийн 1 дэх заасан хүний бид хөнгөн охирол төвчрүүлсэн гэж зүйлчилсэн байна. Үүнтэй маргаан байна уу? Байхгүй. За прокуророо сонсгосон ял албадлагын арга хэмжээг ойлгосон уу? Ойлгосон. За ямар ял дээр тохирсон? 500 дургуй. За үүнийгээ ойлгож хүлээн зөвшөөрч байгаа уу? Хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тухайн хэргийг хэлбэршүүлсэн журмын тохиолдолд за эрүүгээр хянаж шийдвэрлэх тухай хуулийн настай зөрчснөөс бусад тохиолдолд давзаалт гомд гарах эрхгүй гэдгийг ойлгосон уу? За ойлгосон байгаа. Ойлгосон байгаа. За шүүгээ хилцүүлэг явуулах талаар улсын яллагч нотлохоромтын шийдвэр судлаа санал байна. За шүүгдэгчийн их нас толгодох хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж байгаа учраас эрүүг арилгахын шүүх хуралдааны нэгтгэж явуулах. За ялгах дүнлэлтийн хасралтын нас нотлохоор шинжилэн судлуулсан тооцоолох саналтай наа шүүгч. За шүүгдэгчээс гарах санал хөстэй нь. Ахгүй. За прокурор дүнлэлтээр хэлцэл улсын яллагч дүнлэлтээр хэлцэл. Улсын яллагчийн дүнэлт Сүхбаатар аймгийн прокурорын газрын хэлтийн прокурор Зэнгүдийн прокурорын тухай хуулийн 17-19 дугаар зүйл эрүүгийн эрхийн тухай хуулийн 34-7 35-22 зүйлийн 1 дэх хэсэг тус удирдлага болгоно. Эрүүгийн засгийн 11 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс гэмт хэрэгүүлсэн энэ хастад холбогдох 253 3 тийг 194 1 тийг 158 дугаарт эрүүгийн шүүх хуралдааны алж дарга дүнэлт гаргаж байна. За шүүгдэгч энэ наст нь архи сухтралгын данжууд хэрэгэлсэн үедээ буюу 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Халзан сумын Дөвдгөр баг нуурын задгаа доотод байх өөрийн гэртээ Будмата тухай үдүүлсэн хувийн тарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж 8 дугаар хавирганы зөрүүгөө хугарлахыг хөнгө охирол санаат учруулсан гэмтэрэг үйлсэн болох мөрдөн шалгалтын цугларсан нотлох харамтууд руу тогтоогдож байна. За шүүгдэгчийн настыг эрүүгийн хуулийн 11 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс гэмт хэрэгүүлсэн гэмбуртай тооцоолох. За мөрдөн шалгалтын нэртүүл хохирогчийн зүгээс хохир нэхэмжсэн дарамт гаргаж өгөөгүй сэтгцүүцийн хохирлол нэхэмжлэхгүй гомдол саналгүй гэдгийг ол илэрхийлсэн. За хохирогчийн бие дэвшсэн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалаас хангалттай зардал гараагүй хэрэгт бол бүтэмжлэгдсэн эдийн засгийн баримтаар орогдсон зүйлгүй. За шүүгдэгчид эрүүгийн хуулийн сангийн 11 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нийт тэмцэх хэмжээний үед 500 сая төгрөг турах ялгаагийн төлөх саналыг гаргаж байна. За шүүх хурлын асуулт шийдвэр гаргах чинь хэлцэл байна уу? Ахгүй. За түр асуулт.